Одоо та бүхэндээ 2024-өөс 2025 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлуудаасаа мөн дурдъя. Замын аюулгүй байдал зорчих хэсэгт маш олон ажлууд хийгдсэнийг та бүхэн сайн санаж байгаа. Эдгээрээс та бүхэндээ дахин нэг сануулган хүргэж байна. Хорооны намын хорооны дэд даргын санаачлагаар 133 дугаар цэцэрлэгийн урд 300 м замын хашлагыг хийж, 133 дугаар цэцэрлэгийн урд лед дэлгэцэн гарц хийж, 2 байршилд замын толийг байршуулж, 5 байршилд замын тэмдэглэгийг байршуулж, хорооны намын дэд даргын санаачлагаар 3 байршилд эгний тусгаардагч хашлагыг тус байршууллаа. 9-р хорооны намын хорооны дэд даргын санаачлагаар гэрэлт самхагийг Горкийн 27-гийн 636 дугаар худаг, Сотын 2-ын 2 дугаар байрны дунд тус байршууллаа. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар гадна фасадны засвар хийгдсэн байрыг та бүхэн харж байна. Энэ маань телевизэн 33 дугаар байрны 400 м2 гаднах фасад засварын ажил байсан бөгөөд энэхүү ажлыг Майхан уул хишиг компани амжилттайгаар гүйцэтгэлээ. Уярын далангийн хамгаалах хашлагыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдлээ. 2024-өөс 2025 онд амжилт хийгдсэн дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 600 м явган зам тусгаарлагч хашлагыг стандартад нийцүүлэн ЦЭБ компани явган замын тусгаарлагч хашлагыг хийж гүйцэтгэлээ. Мөн давааны 1-2 дугаар гудамжны хүүхдийн тоглоомын талбайн засвар шинжилгээний ажлыг ЦЭБ компани маань гүйцэтгэсэн юм а. 38-ын Б байрны гаднах фасад засварын ажлыг мөн ЦЭБ компани маань маш амжилттайгаар гүйцэтгэсэн. Ингээд 2026 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын санал авснаа та бүхэндээ тайлбарлаж байна. Хамгийн ихний санал бол авто зам шинээр хийлгэх хамгийн том төсөл байна. Энэ маань 146 дугаар сургуулийн бүс орчмын тэг 1.8 км хужилттай авто замын ажлыг 2026 оны нийслэл болон дүүргийн хөрөнгө оруулалтын төсөвт суулгаж, нэг яралтайгаар тус ажлыг эхлүүлэх болсноо та бүхэнд дуулахад таатай байна. За дараагийн санал бол гаражнуудыг буулгаж, газар чөлөөсөн талбайд тогтчлтыг хийлгэх ажил байгаа. Хасбаатарын 23-ын 4-р байрны урд байрлах 15 гараж буулгаж, газар чөлөөсөн бөгөөд энэхүү талбайд зогсоол болон ногоон байгууламж хийлгэхээр саналаа хөргүүлээд байна. 133 дугаар цэцэрлэгийн ард байрлах 16 гаражийг чөлөөлүүлэх энэхүү чөлөөлсөн талбайдаа цэцэрлэгийн өргөтгөл байруулах саналыг дэвшүүлээд байна. Горкийн 27-гийн 1342 тоод хаяг эзэмшигч нийтийн эзэмшлийн явган шатыг хааж хашаагаа сунгаж барьсан тул үүнийг чөлөөлүүлэх ажлыг эхлүүлэх гэж байна. Гэр хорооллын бүсийн өргөө цэцэрлэг болон Монгол Ардын намын байрны ойр орчмын айл өрхүүдэд орц гаргаж явган хүний зам хийх шаардлагатай. Сотын 2-ын 2 дугаар байрнаас Горкийн 9 дугаар гудамжны зам дагуу явган зам хийлгэхээр төлөвлөж байна. Иргэд хогоо ил задаа хайж үүсмэл хогийн цэгийг бий болгож байгаа тул доорх 5 байршилд хогийн сав болон камерыг нэг шаардлагатай байрлуулахаар ажиллаж байна. Гэр хорооллын бүсийн Горкийн 9 дугаар гудамжны 217 тоотын хажууд байрлах 315 м2 саксны талбайд засвар шинжилэл хийх шаардлагатай байна. Ингээд Баянгол дүүргийн 9 дугаар хороо маань 2026 онд Монгол улсын төрийн албаны хуулинд заасны дагуу ард түмэнд үйлчлэх ил тод байх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, захирах ёсыг баримталж ажиллах, хуулиар олгосон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд 30 ажлыг төлөвлөж, 2026 онд дүүргийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр тусгацсан зорилтын хүрээнд 42 ажлыг төлөвлөж байна. Хорооны ажлын байранд төрийн үйлчлэгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд нийт 24 ажлыг төлөвлөсөн байна. Бид эргэнт төвтэй төрийн үйлчилгээг хүргэж ажиллах болно.